that government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Парисын зүрхэн хэсэгт орших Луврын музейд дэлхийн нийтийг сочроосон ноцтой дээрмийн хэрэгүүл гарлаа. За уг дээрмээрүүд Луврын музейн Аполло Галерей нэртэй танхимдууд хадгалагдаж байсан. За Францын эзэн хаад болон хаттын титэм хүзүүний зүйлт за мөн эмэг зэрэг хосгүй үн цэнтэй түүхийн ховор нандин үнэт зүйлсийг ердөө 7 минутын дотор дээрэмдсэн ийм хэрэг гарсан. Энэ дээрэм бол яавч ч үгүй дэндүү мэрэгжлийн төвшөнд зохион байгуулагдсан бөгөөд дээрмийн ажиллагаанд нийт 4 хүн оролцсон гэдг нь тодорхой болоод байна. За тэд барилгын ажилчдын хувцас өмсөж, тусгай өргөгч төхөөрөмж ашиглаж, Луврын музейн 2 давхрын цонхоор орцгосон. За уг дээрмийн ажиллагааны үеэр хүн бэртэж амь үрэгдээгүй боловч нийтдээ 88 сая орчим евро буюу 102 сая орчим доллартай тэнцэх хэмжээний эд зүйлс алдагдсан талаар Францын прокурорын газраас мэдээлсэн. За цагдаагийн байгууллагаас уг хэргийг үйлдсэн этгээдийг эрен хайсаар байгаа боловч одоогоор тэдний нэгэн ч баригдаагүй хэвээр байна. За энэ хэрэг нь тэртех 1911 онд алдарт Моно Лиза зураг алдагдсанаас хойш Луврын музейн түүхэнд тохиолсон хамгийн дуйлантай үнэтэй дээрэмт зүй ёсоор тооцогдож байна. Тэгэхээр та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох авторга нь хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол авторга нь хууль зүйн товчоонд хандаарай. Тэгэхээр уг дээрмийг хийсэн этгээдүүд энд харагдаж байгаа өргөгч машиныг ашиглаж барилгын ажилчдын хувцас өмсөн дээш авирсан байгаа юм а. За улмаар тэд шив зүсгэж ашиглан маш цэвэрхнээр энэхүү шивийг зүсэж дотогш нэвтэрсэн болох нь тогтоогдчихэ. Ийхүү дотогш нэвтэрсэн дээрэмчид тэнд байсан хамгаалалтын ажилтныг шив зүсгэж болон төмөр тасдагч зэрэг төхөөрөмжүүдээр айлхан сүрдүүлж байгаад Наполеоны 90 үеийн 88 сая орчим евротой тэнцэх үз үнэт эдэллүүдийг ердөө 7 минутын дотор дээрэмдэн зугатаачаа. За дээрмээ хийсний дараагаар тэд өөрсдийн авчирсан өргөгч машиныг галдан шатаах ёстой байсан ч тэр нь бүтэлгүйтсэн тул машиныг тэр чигт нь орхиж моцикл унан зугтсан талаар гэрчүүд мэдээлж байна. Гэхдээ дээрэмчид моциклтэй зугтаж байх үедээ нэгэн маш үнэтэй титмийг гудамжинд унгаасан болохыг мөн олж тогтоожээ. За уг титмэн 1855 онд 3 дугаар Наполеон хаан өөрийн эхнэр Южин де Монтежод зориулсан бүтээсэн цул автаар уралсан. Мөн 1300 орчим алмаз 56 ширхэг ногоон чулуунаас бүтсэн титэм байв. Мэдээч хэрэг энэ титмэн түүхийн асар их үн цэнтэй бүтээх тул яг тогтсон үн цэн гэж байхгүй. Гэхдээ мэрэгжилтнүүдийн зүгээс тус титмийг хулгайд автагдсан нийт эд зүйлсээс хамгийн үнэтэй нь буюу 20-оос 25 сая орчим еврогийн үнэтэй хэмээн үзэж байгаа юм а. Мөн аз болж уг титмийг тэд зугтаж байх үедээ унгаасан бөгөөд баг зэрэг эвдэрсэн байдалтай олдсон байна. Тэгэхээр 4 дээрэмчид нийт 7 үнэт эдэллийг амжилттай дээрэмдэж чадсан болж байгаа юм. Эхнээс нь тайлбарлахад одоо энд харагдаж буй тиара нь Францын сүүлчийн хатан Мария Амефи ба түүний охины эдлэн хэрэглэж байсан тиара бөгөөд үүнийг бусад дагалдах үнэт эдлэлийн иж бүрдлийн хамтаар дээрэмдсэн тогтоосон. За уг тиаранаас сафир буюу индранилаар голдуу бүтээгдсэн бөгөөд нийт 631 ширхэг алмаз, 8 ширхэг сафир чулуугаар чимэглэгдсэн зүйлт юм. Энэ ч утгаараа тухайн өдрийн дээрмийн үеэр яг дээрэмчдийн гарт орсон эд зүйлсээс хамгийн үнэтэй нь гэж мэрэгжлийн хүмүүс үзэж байна. Мэдээч хэрэг мөн л түүхийн дурсгал бүхий үнэт эдлэл учраас яг тогтсон үн гэж байхгүй. Гэхдээ доод тал нь 15 сая орчим евро, дээшээгээ магадгүй 30 саяд ч хүрч мэдэх талаар мэдээлж байна. Тэгвэл дараагийн алдагдсан зүйл нь индранил чулуу бүхий хүзүүний зүйлт юм. Уг төрлийн зүйлт нь 19-р зууны үеийн Францын хаад хаттын хувцас гоёлын иж бүрдэлт багтдаг байсан бөгөөд яг алдагдсан зүйлтийн хувьд гэвэл тэр нь мөн Францын сүүлчийн хатан Мария Амефи ба түүний гэр бүлийн эзэмшиж байсан хүзүүний зүйлт болж таарч байна. Тус хүзүүний зүйлт нийт 8 ширхэг индранил чулуун гоёл болон 631 ширхэг алмазнаас бүтсэн талаар их сурвалжууд мэдээлсэн.
Үүний хувьд гэвэл доод тал нь 10 сая еврогоос дээшээгээ 20 саяд хүрч магадгүй болохыг албаны хүмүүс мөн мэдээлсэн. За харин дараагийн алдагдсан үнэт зүйлээр мөн л Францын сүүлчийн хатан Марие Амефигийн гэр бүлийн эзэмшилт байсан эмэг багтаж байна. Гэхдээ эмэг хосоороо бус харин нэг ширхэг нь алдагдсан болох нь тодорхой болсон. Дээрэмчид магадгүй сандарч байгаад нэгийг нь үлдээсэн байх гэж таамаглаж байна. Тус эмэг нь Индранер бүтэцтэй алмазын хүрээтэй бөгөөд өрөөсөн эмэг нь 11 орчим сая еврогийн үнэлгээтэй хэмээн үзэж байна. Харин дараагийн алдагдсан үнэт эдлэл гэвэл алдарт 1-р Наполеон хааны 2 дахь хатан болох Мари Льюзийн хос эмэг болон хүзүүний зүйлтэй хамтдаа багтаж байна. Мари Льюз нь 1810 онд Францын эзэн хаан Наполеон Бонапартын 2 дахь гэргийг бодж байсан бөгөөд түүний гэрлэлтэнд зориулан Наполеон өөрөө эдгээр үнэт эдлэлүүдийг зориулж хийлгэж байсан хэмээн түүхэнд бичигдсэн байдаг. Эдгээр эмэг болон зүйлтийн хослол нь Маргад Эрдэнийн чулуугаар хийгдсэн бөгөөд 19-р зууны Францын хааны гэр бүлийн төдийгүй Францын эзэнт гүрний хоёрын хамгийн чухал эдлэлүүдэд зөв ёсоор тооцогддог. Эдгээр эдлэлүүд нь Маргад Эрдэнийн чулуу бүхий бүтэцтэй 26-аас 32 ширхэг жижиг хэмжээний алмазан бүрхүүлтэй 18 каратын автлаг суурьтай мөн бас бус алмазан ороолготой эдлэлүүд бөгөөд түүхэн үн цэн нь нэмэгдээд нийтдээ 25-аас 42 сая евро орчим болно гэж үзэж байгаа юм а. Түүнчлэн 3 дугаар Наполеоны хатан Южин де Монтежогийн хувийн үнэт эдлэлийн цуглуулгад багтдаг том хэмжээтэй броч мөн алдагдсан гэх мэдээлэл байна. За уг броч нь 2438 ширхэг алмаз болон 196 ширхэг сарнаан хайчилбартай алмазнаас бүтсэн гин. Энэ нь маш олон алмаз орсон гэдгийг эвтгэх бөгөөд Южин де Монтежогийн хувьд түүний гоёл чимэглүүд нь 19-р зууны дунд үедээ Франц төдийгүй Европ төвдийн дээгүүрт тооцогддог Европын тансаг гоёлын томоохон төлөөлөл байсан гэдэг. Энэ ч утгаараа уг броч нь ойролцоогоор 15-аас 20 сая еврогийн үн хүрэх боломжтой талаар мэргэжлийн хүмүүс мэдээлжээ. За ердийн ийм брочийн хувьд 4-өөс 6 сая евро байх боломжтой боловч хамгийн гол нь түүхэн дурсгалт эдлэл хатан хааны хувийн цуглуулга музейн үзмэр гих утгаараа эдгээр хулгайд алдагдсан эдлэлүүдийн үнц нь эрс нэмэгдэж байгаа юм а. Тэгэхээр энэхүү түүхэнд мөнхөрч мэдэх дээрмиг хийсэн этгээдүүдийн талаар одоохондоо ямар ч мэдээлэл байхгүй хэвээр байна. Гэхдээ Франц улсын хувьд энэ мэд хэрэгүүд ойр ойрхон гардаг нь бараг хэвийн үзэгдэл боловч арайч энэ хэмжээний том хэрэг тэр болгон гараад байдаггүй. Тухайлбал өнгөрсөн сард Парисын байгалийн түүхийн музейгээс 1.5 сая доллартай тэнцвүүц авто хулгайд алдагдсан бөгөөд уг хэрэгтэй холбоотойгоор 24 настай хятад эмэгтэйг тэд баривчлаад байна. Тухайн хятад эмэгтэй нь Испани Барселона хотод хууль бусаар хулгайлсан автаа нуух гэж байгаад цагдаагийнханд баригдсан гэх мэдээлэл бий. Мөн өнгөрсөн сард Францын Лимож хотын музейгээс 7.6 сая долларын үн бүхий эртний хятадын түүхийн дурсгалт тавг болон варнууд хулгайлагдсан хэрэг бас гарсан. Хэдийгээр бүтэн сарын хугацаа өнгөрөөд байгаа боловч хараахан тус хэрэгтэй холбоотой нэг ч хүнийг баривчлаагүй хэвээр байна. Гэхдээ саяны Луврын музейд ботсон хэрэг бол энгийн нэг үзрүүдийн дээрэм бус харин Францын бүхэл бүтэн түүхийн томоохон хэсгийг дээрэмдсэн хэрэг учраас тус улсын тагнуул цагдаагийнхаа бүх хүчээр дайчлан ажиллах нь гарцаагүй бизээ.